За сайн байцгаана уу? За би аудиог нэг янзлаах юм. За сайн байцгаана уу? За өдрийн мэнд төргий. За бидний тавтай хүмүүст бүгд мэнд төргий. Өнөөдөр 7 дахь удаагийн лайв. Өнөөдөр юу ярих хэрэгтэй вэ? Сонирхолтой апуудын талаар ярина. Хөөе апууд гэхээр яхаар бидэрт хэрэгтэй гэдэг маркетингийнх нь. Янз янзын сонин боломжууд сонирхолтой байлгахад апууд хэрэгтэй байгаа тийм. Ажлыг бас хөнгөвчлж байгаа. Маш их хөнгөвчлж байгаа. Жишээлбэл видео хийхэд сонирхолтойгоор хийж болохоор байна тийм. Амархнаар хийхээр хүмүүс хамгийн хэрдэг асуулт. Яаж гар утсан дээрээс амархан видео хийх вэ гэдэг юу гэдэг. Тэгээд нөгөө төлөвлөгөө асуултууд ирдэг. Яаж хийх вэ? Гар утсан дээрээс хялбархан гоё видео хийх арга юу вэ гэдэг ингээд асуудаг тийм. Тэгэхээр яг өнөөдөр видео хийх аппликейшн танилцуулна. Гар утснасаа хялбар сонирхолтой компьютероос ашиглах боломжтой тийм. Видео хийх юм боломжтой аппликейшн. За дараагийнх нь болохоор хэд хэдэн сонирхолтой аппликейшн байгаа. Нэг нь видеого илүү сонирхолтой болгох. Дотор нь янз бүрийн амьтан хүн дүрс оруулах тийм боломжтой юм аппликейшн. Гар утасны юм аппликейшнууд их гардаг болсон. Тэгэхээр тийм аппликейшнуудын одоо талаар бас ярилцсан. За дээрэс нь ер нь stories гэдэг ойр үед их хамгийн хэрэглэдэг. Хамгийн хэрэглэгдэж хэрэгтэй. Хэрэгтэй. Маш олон хүн үзэж байгаа. Эргүүлээд хариулт ч гэсэндээ маш сайн үзүүлж байгаа. Тийм постуудын талаар бас хэлээ ярилцсан тийм. За пост яаж бэлтгэв? Ялангуяа яг stories гар утснаас бэлтгэхэд бол Instagram-ийн story бэлтгэдэг энэ хэсэг бол их сайн. Facebook ч гэсэн сайхан актив байна. Тэгэхээр тэр хэсэг мундаг. Гэхдээ компьютераас илүү маркетингийн зорилготой мэдээлэл оруулсан. Тиймэрхүү юунууд аппликейшн. Гэдэг сонирхолтой аппликейшн. За дээрэс нь хүмүүс бас манай одоо үзэж байгаа хүмүүс сошиал медиа маркетингийн маркетрууд тийм яг энэ ашигладаг аппликейшнуудын талаар бас манай лайвын дээр комментэр бичээрэй. Хэдлээ бас ярилцсан ямар аппликейшнуд байж болох вэ? Бидний хувьд ямар аппликейшн ашигладаг тийм асуултууд байвал бас бичээрэй. За одоо хамгийн ихний аппликейшн. За Snap. Нэг ийм аппликейшнууд сүүлийн үед хүмүүс их ашигладаг болсон тийм. За энэ болохоор Snapchat-ийн фильтрүүд. За Snapchat-ийн фильтрүүдийг одоо хэн Instagram, Facebook ингээд бүгдээрээ л хэрэглэдэг болсон. Тийм. Гэхдээ энийг десктоп дээр их юм аппликейшн гаргасан юм байна. Snapchat, Snap Camera гэдэг нэртэй. Яг одоо бид хоёр хэрэгж байгаа шиг ингээд лайвдаа ч гэсэн оруулж чадсан тийм. Лайвдаа оруулж болж байна. Янз бүрийн одоо юу яагаад уншихгүй байна тийм. За иймэрхүү одоо өөр олон төрлийн фильтрүүд байгаа. За жишээлбэл өөр нэг фильтр бас сонгож үзье. За энэ илүү кул юм байна тий. За ерөнхий төрлийн аппликейшнуд байж болно. За гол нь яг ерөнхий төрлийн аппликейшн янз бүрийн сонирхолтой видео бэлдэж байгаа. Ялангуяа десктоп дээр ерөнхий төрлийн видео бэлдэж байгаа. За лайв одоо бас энэ ашиглах боломжтой ерөнхий төрлийн одоо видео хэлбэрээр энэ фильтрүүдийг ашиглаад. За тэгэхээр энийг хаанаас олох юм бэ гэхээр Snapchat камера гэдэг. Snap camera гэдэг хаад үзээрэй. Google дээр гараад ирнэ. Зөвхөн desktop application юм байна. Windows, Mac аль дээр байгаа. Үнгүү татчих авна. Ямар ч үнэтэй бүгөө. За дээрэс нь байнгын одоо маш олон төрлийн фильтрүүдтэй. Энэ аппликейшн байна. За энийг сонирхож үзээрэй. За эхнийх нь. За хоёрдугаарх нь хэдүүлээ Filmora. За хоёрдугаарх нь Filmora гэдэг нэг аппликейшн байна. Энэ Filmora болохоор сонирхолтой. Нөгөө сая лайв хийхэд ярьсан видео хэрхэн эдит хийх вэ гэдэг тэр
байгаа. Тэгэхээр видео эдит хийхэд маш амархан. Одоо та бүхэн харж байна. Татаж авсан зургуудаа шууд ингээд оруулчих болж байна. За ингээд татаж авсан зургууд. Гар утасны аппликейшн. Гар утсан дээрээс хэлж байна. Гар утасных нь бүр компьютер дээрхээс илүү гоё юм билээ. Ааха. Компьютер дээр ч гэсэндээ болдог. Энэ хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт. Гар утсан дээрээс видео атайхан бэлдэх аппликейшн юу вэ? Яа тийм гар утасны аппликейшн, гар утасны камерууд маш гоё видео бий. За энэ болохоор одоо ингээд текст микстэй янз бүрийн хэлбэртэй болж байна. За энэ болохоор юу гэж байна? Ягаад энэ болохоор фильтр өгөөд зөв. Тийм, текстээ өнгө янз бүрийн юмнууд өөрчилж болж байна. Өөрчилнө. Бас текст гарч ирэхэд фильтрийг өөрчилж болж байгаа. Аудио нэмж болж байна үү? Аудио нэмж болно. Дуу ч нэмж болно. Цаана одоо дуу ай тавьж болж байна. Тийм. Тэгээд нөгөө слайд хооронд гарч ирж байгаа үгийг нь бас одоо ямар зүрээр секшн хийж гарч ирэхэд тэрийгээ зохицуулж болно. Янз бүрийн боломжтой. За сабтайтл гарчиг толгой болно. Тэгээд хурдлуулж болно. Хурдыг өөрчилж болно. Нэмж удаашруулсан ч болно тий. Тэгэж болдог. Тэгээд энэ дээр болохоор бас нэг гоё юм юу яаж болд юм блэ? GIF оруулж болд юм блэ? Giphy.com байдаг штэ. Тэрнээс цаад шууд илээс татал оруулж. Татал оруулж. Тэгэнгүүт нөгөө юм цаана гоё бэкграунд үсгэж байгаа GIF оруулангууд баг юм анимашн хийчих болохоор. Тэрнээс гадна эндээс ингээд сая цус харахад за энэ юу вэ? Энэ GIF оруулж байна тий. GIF оруулж байна. Ингээд зөөхөд бол амар амархан. Шууд зөөхөл оруулж чинь хуруугаараа жижигүүл томруулаад скролдол. За энэ аудион давхар яваад байсан байх шүү. Аудиог төр багсгаж хаачлаа. За. Тэгэхээр сонсогдсон болов хүмүүс яахан тийм юу вэ? Ихтэй гайгүй хаа. За зарим нэг юу явах үед сонсогдсон юм шиг байна тий. За эндээс харахаар за фильтр оруулж байна. За дээрэс нь видео тэр харьцаа хэмжээг нь өөрчилж болж байгаа шүү дээ. Тийм харьцааг нэг болгочих жоо. Дөрвөлжин болгочих жоо. Яг нөгөө Facebook, Instagram-д оруулахад нэг хэрцэх нэг чинь зүгээр байдаг шүү дээ. Story-д оруулахын тулд босоо хэлбэр тий. За хэлтээ 916-гийн харьцаатай босоо болгож байна. Одоо яг энэ харуулж байгаа бидний гар утсан дээрх хийсэн screen recording-ийг сая бид юугаар хийсэн те фильмороор хийсэн те. Тэгэхээр ийм амархан зүгээр гар утасны хэлбэртэй PNG файл оруулаад дээрээс нь рекординг. За хаанаас авч явах юм? Хаанаас олдох? Энэ бол одоо Apple App Store зүгээр Stories YouTube Android Play Store. Тийм, Play Store. Play Store аль алинд нь байгаа үгүйстэй тавьчихсан. За бид нар болохоор энийг болохоор нөгөө гар утсан дээр хийж байгаа тайлбарыг нь харуулж байгаа. Тэгээ ер нь Photoshop-тэй ер нь бараг л адилхан юм билээ дээ. Өнгө бүх юм ингээд өөрчилж байгаа. Компьютер дээрээс гар утсан дээр ашиглаж байгаа. Photoshop-тэй хийсэн байна. Photoshop-тэй ер нь бараг адилхан юм билээ. Янз янзын гой өнгө оруулах хэлбэр төрсийн нэмийг хасах гэж зөндөө боломжууд байлаа. Харин өмнө бид нар хамтарч ажилладаг байгууллага дээр аялал жуулчлалын байгууллага туршиж үзчихсэн тий хийдэг ус ер нь видеог хийдэг байсан. Ямар хөө видео болдгийг нэг жишээ болгоод авах. Яг энэ аппликейшн фильмороо ашиглаж хийсэн видео тий. За Сайн. Үйбэлэгтэр. Игэл фестивал. За би дуугийг бас хаачлаа. За. Энэ болохоор юу яатсан л дөө зөвөр нөгөө юм зургуудаа авлуулээл. Хийцээ. Тэгээд доотлын гарч байгаа текстийн өнгө төрөг бол цаанаасаа угаасаа би темплейт гэдэг. Темплейтэндээ оруулаад. Энэ фильмор аппликейшн дээр байдаг темплейт. Тэгээд логог нь тавьж байршуулж болж байна тий. Болдог зүгээр шууд зөөгөөл тавьчих. Гар утсан дээрээс яг энэ видеог ингэж хийж болно. Яг болно. Зургийн оронд нь видео бичлэг оруулчих болно тий. Зөвхөн зургаас биш. Контент нөгөө нэг төрөлжүүлэх хэрэгтэй гэдэг өмнөх лайв дээр ярьжсэн шүү дээ. Тэгэхээр нэг хийсэн контентоо дахиад видео олгоод янзлаад оруулж байгаа. Зургийн видеонууд, зургийн постууд байсан. Энийг илүү бас өөр хэлбэрээр бас хөргөж болж байна тий. Гар утсаар хэлбэрхаа бэлтэж болно. Тэгэхээр гар утсан дээр байгаа ийм аппликейшн хамгийн гол давуу тал нь зүгээр ингээд нэг юм хүлээж байх үед ч юм уу тий. Жохон завтай үед
хүн хүлээж идэг, юу хийж идэг нэг зөв хоолны газар хоол хүлээж явахдаа ч юм уу тийм. Давтаа үедээ иймэрхүү төрлийн аппликейшнууд ашиглаад видео постууд бэлдэж болох юм шүү дээ. Тийм пост бэлдэж гэнэ гэдэг чинь цаг хэмжээ шүү дээ. Тэгээ маш хэрэгтэй мэдээлэлүүд байна тийм. За энэ Filmora гэж яаж бичих вүлээ? F I L Mora. Mora M O R A. Ингээл App Store дээр үгүй Google дээр хайж болно. App Store дээр за Play Store аль дээр байгаа юм байна. Гар усны маш сайн аппликейшн. За видео бичлэгүүдээ нэгтгэж хасч нэмж хурлуулж удаашруулж болж байна. Харьцаа харагдах байдлыг өөрчилж болж байна. Фильтрүүлж болно. Яг иймэрхүү төрлийн гарчиг нэмж болж байна. Сабтайтлууд оруулж болж байна. Логого оруулна, фильтр нэмж болно. Ингээд нэг юм. Фильтрийн гол нь юу юм? Өнгөний нөлөөлөл гоё залгана л да. Фильтр ч нэг өөр видеонуудыг нэг одоо стилтэй дагуултаа болгож байна. Нэг өөр амьсгал оруулчих жоо. За ингээд Filmora яг биднэрт ирдэг хамгийн одоо их асуултууд энэ Filmora дээрээс одоо Filmora юу энэ гар утасны аппликейшн ашиглаад гоё видео яаж бэлдэх вэ гэдэг асуулт ирдэг. Тэгэхээр бид нар ийм төрлийн аппликейшнуудыг асууж болох, ашиглаж болох нэ. За дараагийн аппликейшн. За дараагийн аппликейшн жишээ хэдүүлээ харъя. Нөгөө тийм. За энэ хажууд гарч байгаа видео миний ажлын ширээ гар утсаараа бичсэн. Гэхдээ яг эндээс зүгээр ингээд хүмүүс ажиллаж байгаа бох зүгээр бичиж байгаа бичлэгийн дундаа яг иймэрхүү төрлийн робот оруулаад дүрсүүд нэмж болно. Зөвхөн юм бичиж байгаа хүмүүсээс гадна өөр одоо юу ч хийж болно тийм. Янз бүрийн дүрс мэдээлэл оруулж болно гэсэн. Илүү сонирхолтой болох магадгүй. За яаж ашиглаж болох вэ? Гоё жишээнүүд маш их байлээ яг энэ аппликейшн дээр. За аппликейшны үйл Leo гэдэг аппликейшн байна. Leo L E O. За өөр нэг жишээ энэс дахиад нэг яг нөгөө Nemo ингээ барьж байгаа юм шиг жишээсэн. Тэдгээрээс амар сонирхолтой харагдчихсан. Тийм ээ энэ бас дахин нэг жишээ. За гэж байгаа. За сая бас манай ширээн дээр ажлын ширээн дээр бичсэн бичлэг компьютерийн давсан дээр бүжиглж байгаа юм. За сая бүжиглж байгаа хүмүүс. Тэрнээс гадна яг ийм байдлаар варта цэцэг, кофе тэ яг иймэрхүү байдлаар янз бүрийн дүрснүүд, янз бүрийн мэдээлэл юм нэмж болно л гэсэн. Тэгэхээр нэг зарим хүмүүсийн хийсэн гоё жишээнүүд байлаа. Загс барьцсан, тэжээж байгаа гоё зургнууд тэ янз бүрийн одоо юунууд жишээнүүд байна лээ. Тэгэхээр Leo гэдэг L E O Leo Video Maker гэдэг Android Play Store App Store аль алин дээр байл. Бидний хийж байгаа видеонуудыг илүү сонирхолтой, илүү хүн үзэхэд илүү одоо бас хөрхөн хөгжилтэй жишээнүүд гаргаж болохоор ийм аппликейшнууд илүү шинэ юмнууд нэмж байгаа гэсэн үг тийм. Видео бичлэгээс гадна. Тэгээд айгүй гой бодит юм шиг харагдах юм тийм. Тиймээс ингээд тоглоод байгаа юм шиг харагдаж байна тийм. Тэгээд яг хөө эндээс гадна өөр одоо янз бүрийн зүгээр ингээд ухаад үзэх юм бол асар их боломжууд байна. Манай энэ ширээний давцаг өөр өнгөөр боддог ч юм уу тий. За ханыг өөр өнгөөр оруулдаг. За зөвхөн энэ бүжиглж байгаа энэ роботоос гадна өөр янз бүрийн юм одоо дүрсүүд, аватарууд тий. Ингээд ашиглах юм боломжтой. Ийм ап байлаа. За ашиглаад үзээрэй татаад аваарай. Сонирхолтой зөндөө бичлэг хийгээрэй тий. За сонирхолтой дээрс нь хүмүүсийн сонирхолтой тийм гоё юунууд байлаа. За апын хувьд би энэ дээр коммент хийчихье. гэдэг ап тий. Нэг арслангийн зурагтай байсан юм тий. AR тий AR
камера биш яг аль биесны нэр нь тий. За. Дараагийн жишээ. За, stories-ийн жишээ. Stories хэрхэн их вэ? За, stories бид нар сонирхолтой гоё ивэл гоё сонирхолтой. Гоё тийм. Тэрнээс гадна яг гар утсан дээрээс ихээр бас нөгөө загвар бидний бэлдэж байгаа загвар дизайн арай өөр болоод байж магадгүй. Тийм учраас компьютер дээр хийвэл илүү зүгээр санагдсан. Яг миний хувьд болохоор гар утсан дээр илүү сайн ажиллаж чаддгүй. За тийм компьютерээс хийвэл илүү зүгээр. Тэгээд ингээд хайж яваад сонирхолтой аппликейшн олсон. За энийг хэдүүлээ харъя. Ямар нэртэй аппликейшн л цаглаа? Buffer.com гэдэг бидний ашигладаг юуны сошиал медиа контент төлөвлөлтийн аппликейшн байдаг. Buffer.com. За их маш олон хүн ашигладаг да. Ер нь хүмүүс мэдэх бах. Тэр аппликейшнаас stories хийдэг юм тусдаа аппликейшн гаргасан юм байна. За тэрнийг хэдүүлээ хамтдаа харъя. За. Buffer.com stories дундуур зураг create гэдэг энэ хаягаар ороод за story хийдэг энэ аппликейшнийг харж болох юм байна. За гол даваа тал нь хамгийн гол чухал зүйл нь бэлэн темплейтүүдтэй. За бид нар бэлэн темплейтүүдийг нь харж болно. Янз бүрийн темплейтүүд. За нэг темплейтийг сонгоод авсан бодит юугаа оруулсан байгаа. Пост бэлдсэн байгаа энэ жишээг хэдүүлээ харж байна те. За пост бэлдээд текстүүдээ өөрчилж болно. За энийг бид нэр өөрчлөн за байршлыг нь өөрчилж болж байна. За дахиад өөр одоо сабтайтл маягаар текст оруулж болж байна. За энэ stories яг яаж харагдах вэ гэдэг энэ жишээ. Энэ лого бол зүгээр жишээ хэлбэр оруулсан тийм. Энэ Seymour-ын товч бас л адилхан жишээ хэлбэр оруулсан. Манай дизайн бол энэ зураг текст энэс бүрдэж байгаа энэ хэсгийг харуулж байгаа. За бид нэр зураг апплод хийгээд оруулж болно. Өөрчилж болно. Апплод хийгээл зураг өөрчилж болно. Компьютер дээрээс тийм. Ямар зураг оруулж? Ямар зураг оруулж болно. За тэрнээс гадна background цаад фон зургийг өнгийг өөрчилж болж байна. За лого янз бүрийн юмнууд дахиад оруулж болж байна. Апплод хийгээд. За caption гол текстүүд гарчиг эдрийг бид нэр өөрчлөөд янзлж оруулж болно. За апплод хийгээд зураг татаад авчна. Тэгэнгүүтээ Facebook пэйж руугаа ороод stories оруулаад ингээл явчих. Хамгийн гол нь нөгөө нэг юу юм бэ те? Яг stories-ийн хэмжээтэй болохоор яг үнэ те хэмжээтэй. Тэгээд дээрэс нь цаанаасаа бэлэн темплейтүүдтэй янз бүрийн темплейтүүд бид нэр өөрчилж оруулж болж байна. Тэгэхээр ажиллагаа маш хэмнэлтэй да тий. Яг бид нар болохоор юм яг stories зориулаад тусдаа Photoshop дээр загвар темплейтүүд бэлддэг тий. Тэгээд эндээс авахаар арай өөр бас зураг солиод оруулаад өөр загварууд бэлдэж авч болж байгаа харагдаж байна. Санаа авах ч гэсэндээ гой загварууд авах юм тий. Дээрэс нь компьютер дээрээс иймэрхүү юм хийхээр над шиг хүнд бол их амархан байхгүй тий. Яг одоо гар утсан дээр юм бэлдэж гар утсан дээр өсөөг болохоор тий компьютер илүү хэлбэх юм байдаг. За ингээд buffering stories creator Buffer.com. За Buffer.com хүмүүс ашигладаг баха. Манайх ч бол ашигладаг. Buffer.com өөрөө контент төлөвлөлтийн одоо програм тийм. За энэ Buffer өөрөө юу хийдэг вэ гэхээр бид нар янз бүрийн контент бэлдэж болно. Постууд бэлддэг гэсэн. За постуудаа бэлдээ тэрнийг хэзээ хэдэн цагаас яаж орох вэ гэдэг дараа нь төлөвлөж оруулцдаг. Ийм аппликейшн байна. Тэгээ Buffer-ыг бас өнөө хөлбөрөнд 3 аккаунт холбоод оруулцдаг тийм. За иймэрхүү байдлаар постуудаа эндээсээ бэлдээ зураг апплод хийгээд ингээд аваад явж болно тийм. За би зураг оруулчих. Сая нөгөө бэлдсэн stories зургийг оруулаад
Скишлич юм байна тий. Тий. За текстээ бичиж тест. Add to queue. Add to queue бол өөрөө бэлэн жагсаалтанд энэ пост оруулах гэсэн. Өөрөөр хэлбэл ингээд дараалсан одоо хэдэн цагаас ямар пост оруулах уу гэдгийг өмнө нь өөрчлөлтөд төлөвлөжтэй. Тэгээд араас нь нэмж ийн гэсэн үг тийм. Бид нар ажилтнаар байхгүй байсан. Өөрчлөлтийн дараа оруулчих гэсэн үг тийм. За эсвэл бид нар share now гэж болно. Эсвэл бүр тусад нь цаг тохируулаад хязгаар авахгүй сонгож болно. За buffer гар утасныхны аппликейшн бас их хэлбэр амар контент яг төлөвлөлтийн загаад олон одоо сошиал аккаунтууд нэг дөрөс өдөрддөг бол buffer зүгээр. Гэхдээ бид нар арай өөр аппликейшн ашигладаг тийм хөөс. За тэрнийг хэдүүлээ тусдаа яриа. Яг сонирхолтой байна. Гэхдээ одоо бол арай нэг өөр аппликейшн танилцуулах гэдэг байна тийм. За нэгдүгээрт buffer-ийн бэлтгэсэн энэ story street компьютер дээрээс story загвар дизайн бэлдээд одоо stories үүсгэх боломжтой юм аппликейшн байна. За эндээс комментууд ирж байна зөвлөө. Тэгээ би энэ хаягийг нь бас эндээс лаад юу оруулчих. За ямар авт танилцуулаад байна гэсэн мэн тий. Эхлээд хоёлоо юуны авт танилцуулсан тий. Видеоны авт танилцуулсан. Тэгээ яг нөгөө яг эхнээс нь үзег хүмүүс байж магадгүй. Тийм асуусан байна. Постн дээр бас комментар саяын ярьсан ахуудынхаа нэр линкүүдийг бас оруулаад явчихна. За яг өнөөдөр ярьж байгаа гол одоо сэдв маань сошиал маркетруудын хувьд хэрэгжилж болох сонирхолтой аппликейшнууд. За эхлээд бид нэр гар утаснасаа видео бэлдэх. Дараа нь Snap камера. Snapchat ч ерөөсөө Snapchat. За тэрнийг бид нэр иймэрхүү байдлаар видео бэлдэх, лайв дамжуулах юм ашиглах боломжтой. Snap камера. За Snap камера. За дараа нь buffer-ийн stories creator гэсэн. За buffer.com-ын талаар товчхон ярилцсан buffer.com руу одоо контент төлөвлөлтийн сошиал медиа контент төлөвлөлтийн аппликейшн тийм. За одоо хэдүүлээ дахиад нэг сонирхолтой аппликейшн танилцуулна. За нөгөө Leo бас танилцсан шүү дээ. Leo сонирхолтой аппликейшн байсан. Видео донд янз бүрийн нэмэлт гоё дүрс оруулаад хөдөлгөөн тий одоо битүүд юу гэдгийг аватарууд янз бүрийн оруулах боломжтой. Видеог чинь чимэж сонирхолтой болгож өгөх боломжтой. Зүгээр юм бүтээгдэхүүнээ танилцуулсан видео гар утсаар бичээд иж болно. Тэгэхээр тэр дунд нь сонирхолтой юмуд байх юм бол сонирхолтой байж болохоор харж үзэх байх тий. За одоо болохоор бидний хувьд Yeah. За одоо болохоор бидний танилцуулах байгаа аппликейшн энэ манай веб хуудасны нэг бидний тухай хэсэг хуудас пэйж байна. За энд бид нар сошиал постууд дээр хийгдсэн энэ постуудаа бүгдээрээ нэгтгэж чинь оруулах боломжтой. За зарим ер нь бид нар манай веб хуудсан дээр за өөрийн манай сошиал аккаунтуудын постуудыг нэгтгэж харуулах зүгээр. Бид нар сошиал дээр юу ярьдیں۔ Тэ ямар хуудсууд вэ? За нөгөө талаас яг бидний ашигладаг эсвэл нэг тодорхой одоо юугаар
хаштагаар кампани ажил зохион байгуулж бол тэр хаштагийг ашиглаж хийсэн постуудыг нэгдүгээр бүгдээрийг нь харуулах иймэрхүү шаардлага ус гаргадаг зэрэг. Бүх постуудыг хаштагийг нэг дор харуулах. Тэгэхээр яг тийм юм зориулаад энэ Juicer гэдэг юм аппликейшн шийдэл бас гарсан юм байдаг юм байна. За Juicer. За энэ аппликейшны гол давуу тал нь манай сошиал платформ, манай сошиал аккаунтууд, за эсвэл тодорхой одоо хаштаг, хайлтын түлхүүр үгээр гарч ирж байгаа илэрхцүүдийг нэг дор бүгд ингэ цуглуулах боломжтой. За эндээс харахаар ямар аппликейшнууд байж болох вэ гэхээр тийм ямар сошиал сувгууд нэмж болох вэ? Юу нэмж болох вэ? Facebook, Twitter, Instagram, YouTube, Google+, за ингээд бүгдээр. Ер нь бүгд л шүү дээ. Блогийн RS шинэ нэмэгдсэн энэ нэмэлт фидийг бас ашиглаж болж байна. GP-гээс тодорхой хаштаг эсвэл тодорхой хайлтын үгээр гарч ирж байгаа илэрцүүдийг нэг дор цуглуулж болж байна. SoundCloud, Spotify, LinkedIn хаштагууд тусдаа хаштагт ингээд гаргах байна шүү дээ. За тэгэхээр өөрөөр хэлбэл ер нь биднэрт нэг юм веб хуудсан дээр эсвэл заавал одоо веб хуудсны тусдаа хуудас байдгүй маа гэхэд тодорхой одоо өөрийнхөө вебүүд дээр нэг компанид ажиллахаа сошиал хаш компанид ажлуудын тэр чиглэлээр хийгдсэн бүх постуудыг нэг дор харуулъя гэх юм бол ийм байлаа. За манай боломжтой тий. Сорилттой. Дээрс нь бид нар нэг хаштагаар дамжуулаад юм компанид ажиллах юм байгаа бол. За жишээлбэл сошиал медиа эрэг болгоо. Тийм хаштаг ашиг. Unfriend эрэг болгоо тий. Эднэрээр хийсэн хүмүүсийн бүх постуудыг нэг дор цуглуулад ингэх юм бол бас дахиад сонирхолтой. Хүмүүс яг энэ талаар юу ярилцж байна гэдэг харах юм боломжтой байна гэсэн үг тийм. Тэгэхээр тэр талаас эсвэл бид нар юм хаштагаар уралдаан гаргадаг сошиал дээр, Instagram дээр. Тэрнийг нэг дор харуулад хүмүүсээс одоо санал авдаг тийм. Оноо одоо цогцолдог юм хөө байлаар ашиглаж болж байна. Эсвэл яг манай энэ веб хуудсны жишээ шиг өөрийнхөө сошиал сувгуудаар хийсэн постуудыг нэг дор цуглуулад харуулах юм боломжтой байна л гэсэн үг тийм. За бид нар ерөн сошиал дээр юу ярьдгийг, юу постлж байдгийг гэдгийг дор харах юм боломжтой байна тийм. За энэ болохоор Juicer. За энэ линкийг доор бас комментэр үлдээч тийм. За нэрийг мэдээч ярьсан. Juicer Cig.io. За эндээс энэ аппликейшнийг олж авч болох юм байна. За яг энэ төрлийн хэрэгцээ шаардлага сошиал маркетууд бас олон гардаг байх гэж бодож байна. Өөрөөсөө толгордог асуудлууд энийг. За коммент. Сонирхолтой бас өөрсдийн хэрэгэлдэг аппликейшнуудын талаар бас коммент бичээрэй. Үзэж байгаа хүмүүс ямар аппликейшнууд ашиглаж байна, тэ юунд ашигладгийг. Эсвэл илүү одоо нэмэлт мэдээлэл авах одоо бидний бас ашиглаж байсан бол ашиглах боломжуудын талаар ярьж болох юм аппликейшнууд юу байна. Facebook дээр бас гана Instagram хэрхэн яаж хөгжүүлэх талаар зөвлөгөө өгч байна. За энэ зөвлөгөөний талаар бид нэг лайв дээр бол бид нэг сэдв тодорхой бариад явж байгаа. Манай лайвуудын цуврал бүгдээрийн үзэх юм бол яг энэ талаар л ярилцж байгаа. Ялангуяа энэ аппликейшнууд яг л энэ Facebook page group, Instagram хөгжүүлэхэд бас ашиглаж болох аппликейшнууд байгаа. За дээрэс нь өмнө нь бид нэр төлөвлөгөөний талаар ярилцсан. Контентын агуулгын талаараас ярилцсан. Яг одоо бид нэр юунд ашиглахад хөгжүүлэлт ялангуяа сошиал аккаунтууд, сошиал платформуд хөгжүүлэхэд төлөвлөгөө чухал, контент төлөвлөгөө чухал. Тэгэхээр тэр талаар ярилцсан. Ботын талаар ярилцсан. Facebook page
хөгжүүлэхэд ашиглахад тийм борлуулалт хэрэглэгчдэд мэдээлэл өгөх талаар ингээд ашиглахад хамгийн чухал хэрэгтэй зүйл одоо боот болоод байгаа. Тэгээ энэ талаар ярилцсан хэрхэн хийх вэ? Хүмүүс яаж ашиглаж байна жишээ юм шиг байна тийм. За тэгэхээр цаашдын видео лайв босол яг адилхан яг энэ төрлөөр яг энэ чиглэлээр ус яриад ингээд явна тий. Тэгэхээр үзээд явна. Яриаг байгаа маань. Тэгэхээр дараагийн лайв дээр ч юм уу тий тэр дараа Instagram дээр яриа. За ер нь болохоор яг л энэ талаар бидний энэ лайв явж байгаа. Цаашдын эсвэл өмнөх лайв гэжсэн та үзээрэй гана. За дараагийн танилцуулах аппликейшн. Дараагийн танилцуулах аппликейшн бидний хувьд за төлөвлөгөөний аппликейшн. Төлөвлөгөөний аппликейшн. За төлөвлөгөө гэхээр ер нь яг төлөвлөгөөнөөс гадна бас ашиглах юмуд ихтэй. За бидний хамгийн их ашигладаг аппликейшн яг сошиал медиа контент төлөвлөлтийн хувьд бол. За Hootsuite. За энэ талаар хэдүүлээ ярилцъя. Hootsuite. За Hootsuite. Бидний ажлыг маш их хөгжүүлдэг тий олон боломжууд олгодог. За ер нь яаж ашигладаг юм? Hootsuite. Нөгөө одоо олон сувгуудгаа нэг дороос шууд скежлигээд оруулах боломжтой тийм. Постуудаа бэлдээд хизээ гарах уу? Дараа нь ямар байх юм те? Ямар постууд хаашаа хийдэг. За Hootsuite бол яг л контент төлөвлөлтийн аппликейшн. За контент төлөвлөлт дээрээс нь бидний бас юм мониторинг хийх, түлхүүр үгээр мониторинг хийх юм боломжууд бас байдаг. Жишээлбэл яг одоо энэ харагдаж байгаа энэ цонх бол маркетинг гэдэг үгээр хүмүүсийн ярьж байгаа. Хүмүүсийн одоо хийж байгаа постууд, ярьж байгаа твитүүдийн талаар ихсаасан байна. Батар захирлын гарааны бизнесийн холбоотой одоо твит. За маркетинг гэсэн үг оролцсон. Бас одоо твитүүд эндээс харагдаж байна. Өдөр нэг дөрөв харж болно. Яг гол юм яг энэ одоо жишээлбэл энэ функцийн гол одоо зорилго нь биднэрт өөрт хэрэгтэй твит хүмүүсийн сошиал харилцан яриаг дагаж харж байхад юм зорилготой. Тэрнээс биш ингээд Twitter руу орох юм бол одоо юу ч хамаагүй ярьж магадгүй. Улс төр одоо юу гэдэг те янз бүрийн юм ярьдаг. Тэр бол яг үндэ бидний хувьд хамаатай зүйл биш байж магадгүй те. Тийм учраас хамаатай мэдээллүүдээ нэг дор цуглуулж харуулад энэ талаар мэдээллүүдийг нэг дороос харах юм боломжууд гардаг гэсэн те. За дараагийнх нь хэдүүлээ шинэ пост бэлдэх талаар ярилцсан. Пост хэрхэн бэлдэх вэ? За эндээс өөр нь яг иймэрхүү төрлийн одоо контент төлөвлөлтийн аппликейшнууд ашиглах гол давуу тал нь юу вэ? Нөгөө яадаг гэсэн бид нар аялал жуулчлалын байгууллага дээр яг маш хэрэгтэй байсан тий. Бүх суугаар мэдээлэл цэцгэх хэрэгтэй байдаг. Тэгэл нөгөө Facebook руугээ тухайн контентоо оруулаад дахиад угаадгаа кофе доол, Instagram руу апплод хийж оруулаад дахиад Pinterest руу оруулаад ингээд хахаар жоохон хэцүү тий. Айгүй их цаг алдна. Тэгээд ялангуяа facebook.com гэдээ ороод нөгөө пэйж рүү орох гэдэг явж байтал нэг notification хүрээд ирнэ. Тий, нөгөө хараад. Тэгээ нэг 15 минутын дараа яг Facebook руу орлоо гэдэг ингээд өөртөө асууж магадгүй тий. Тийм тохиолдол угаасаа л байн гардаг зүйл. Үгүй. За тийм учраас бид нар иймэрхүү төрлийн аппликейшн ашиглахыг хүмүүс үлддэг. За бид нар ч өөрсдөө ашигладаг. За жишээлбэл энэ дээр би пост бэлдэн. За шинэ жилээр энэ AirPod-ын талаарх мэдээлэл юм байна. Тийм манайхан бэлдчихсэн мэдээлэл байна. За постоо оруулчлаа юм, пост бэлдчихлээ. За энэ гэхдээ энэ юугаан богиносгдсон байна тийм. За хаавар пост хийх юм бэ гэдэг. Эндээс сонгочих. За iPhone Center-ийн Facebook-ус
Твиттерийн дээр хоосон байна. Энэ дээр тэгэхээр яг тэр пост яаж харагддаг юм бэ гэдгийг эндээс харагддаг. Хажууд нь харагдаж байгаа болохоор энэ пост ингэж харагдах юм байна гэдэг. Ингэж харагддаг жишээнүүд. Гарч ирнэ тий. Transaction. Twitter дээр яаж харагдах вэ? Facebook дээр яаж харагдах вэ? За эндээс бид нэр өөрчлөх зүйлсүүд байвал өөрчилж болно. За энэс гадна юу юм тавьчих тий. Камера зөөч. Камера тавьчих. За. За эндээс харахаар тий. За энэ бол одоо Facebook дээр харагдаж байгаа. Twitter дээр харагдаж байгаа зүйл. Пост наа шууд одоо пост хийж болно бид. За эсвэл чиглэлээр хийчихдэг. Хизээ гарах бай бүтэн сайнны 3 цаг 15 минутаас гаргая тохиолж болж. За ингээд тохиолч. За инхээр бид нар өмнө нь хийх постуудаа өмнө нь бүгдээрээ цаг тохиолоод ямар пост яаж авах вэ гэдгийг тохиолоод ингээд оруулаад бэлдээд ашигладаг. Маш сайн цаг хэмнэн дээрээс нь контент зарим хүмүүс бол ингэдэг. 1-7 хоног маш идэвхтэй ажилладаг. Эсвэл нэг өдөр ч юм. Яг жоохон завтай болдог, онгод орно бас тийм. Гоё нэг тим үе байдаг ямар ч үед. За тийм тохиолдолд юунууд гарч ирдэг. Нэг хит олон пост нэг дор оруулаад. Нэг ийм тохиолдол бас байна тийм. За дараа нэг 2-7 хоног дахиад намгүй болчдөг. Ойлгомжтой яасан жоохон завгүй болчтой ажил ихтэй болсон. Эсвэл нэг онгод орж ирдэг нэг л тийм юу гарч ирдэг үү те. За тэгээ тийм тохиолдолд дахиад ажиллах нь таг байна. Тэгэхээр ингээд сошиал медиа хамгийн чухал юм нь энэ нэг тогтвортой байдал, тогтвортой байнгын тогтвортой контент бэлтгэл. Яг энд бол одоо манай контент бэлтгэлийн аппликейшн тусалдаг. Онгод орсон үедээ бүх постуудаа бэлдчих. Тэгэхдээ хязээ оруулах нь ингээд тохируулаад хадгалаад авчих те. Бүх постуудаа төлөвлөлөд оруулчих. За хугацаа давтамжийг нь маш сайн тооцож яваад онгод орсон нэг өдөр 7 хоногт тухайн сарынхаа постуудыг бэлдчих юм маш их. Яг ийм байдлаар ажиллах үү. Тэгэхээр яг энэ нь илүү одоо хэлбэр болгож өгдөг. За энэ болохоор hootsuite.com гэдэг энэ аппликейшн те. За энийг бид нар бас хэдүүлээ юугийн линкийг нь комментээр оруулчих. hootsuite.com. За энэ Hootsuite-ийн хувьд бол юунд үнэгүй байдлаар ашиглах боломжтой. Сав төлөвлөлтгүй. За бид нар болох нэг $10-ийн сарын $10 төлөвлөлт. За үнэгүй нь 3 аккаунт төлөв тий. Холбоод тэгээд постуудаа төлөвлөөд оруулаад ингээд явах юм боломжтой. За $10-ийн одоо бидний ашигладаг багц нь 50 аккаунт холбож болдог хаа тий. Сошиал одоо Google Plus, Social, Twitter, Facebook, LinkedIn, Pinterest яг бүгдэн дөрөв пост бэлтгэх юм боломжууд бас гарч ирдэг. За ийм аппликейшн байгаа. За дараагийн танилцуулах яг ижил жишээ, ижил функцтэй. Гэхдээ арай өөр одоо нэмэлт боломжуудтай юм аппликейшн. Ямар аппликейшн вэ? За одоохон би хэлсэн дээр харуулъя. Planable гэдэг аппликейшн. Бас төлөвлөлтийнхөө төлөвлөлтийн аппликейшн. Төлөвлөлтийн аппликейшнийг биднэрт хэрэгтэй тий. Төлөвлөлтийн аппликейшны төлөвлөлтийн аппликейшн ямар хэрэгтэй вэ сая Hootsuite-ээр байх юм шүү дээ. Тий. За энэ яг энэ Planable энэ аппликейшны хамгийн гол одоо бас нэг хэрэгтэй юм. Хоорондоо хийсэн постуудаа хараад нэг одоо гишүүн нэг хэрэглэгч нь аппрув хийж баталдаг.
Зөвхөн тэр баталсан тохиолдолд пост нь тодорхой одоо нөгөө төлөвлөсөн цагтаа гарч идэг ийм давуу талтай юм билээ. За хүйцэтүүд бол бид нар бас тиймэрхүү байдлаар ашиглаж болно. Гэхдээ яг одоо нэг гишүүн илүү давуу эрхтэй байдлаар баталдаг яг ийм систем бол энэ план амил дээр илүү хэлбэр илүү ойлгомжтой ашиглах боломжтой. Ашигладаг брэндүүдийн хувьд том брэндүүдийн харагдчих тийм. Хамгийн чухал юм нь постоо хийж болно, хамтраад постоо засаад янзлаад хамтарч одоо пост бэлдэж болно. За дээрэс нь хамгийн гол юм нь хэн нэгэн заавал аппрув хийсний дараа пост хийгддэг байдлаар тохируулах боломжтой. За аппрув хийх хүнийх нь одоо орой одоо үр пункт нэг тодорхой хүнийг нэг гишүүнээ сонгоод ингэж оруулах юм боломжтой юм байна. За аппрув хийх ямар хэрэгтэй? Ер нь тийм шаардлага гардаггүй. Гарна штэ тэр чинь захиалагчийн нь өөрсдийнх нь хүслээ тий. Яг ингээд контент чи яг нэг хүнээс шалтгааллахгүй шүү тий. Ер нь сошиал медиа альч платформ гэж байгаа контент. Яг нэг захиалагч тий. Ер нь тэгээд нэг дор нэг одоо юугаар батлуулах энэ ер нь бас давуу тал хэрэгцээтэй. Тийм хэрэгцээтэй. Энд алдаа гарч магадгүй бид нар. Тийм бид нар магадгүй штэ. Хүн чинь тий. Хараагүй анзаараагүй өөрөө бай харсаар агаад яг ингээд нэг бодож байгаа юмараа л уншаад ирчих тохиолдол. Автоматар уншаад үгүй алдаа бэлдэж байгаа caption текстүүд явуу тийм алдаа гарах магадлалтай. Тийм учраас энэ дээр бид нэр дахиад адилхан approve хийх юм боломжууд гарч ирдэг. За үнэгүй ашиглах боломжтой юм байлаа. За үнэтэй хөлбөрдөж бас байна. За 14 хоногийн хугацаанд туршиж үзэж болж байна. За тодорхой жишээ хэдүүлэн пост шинээр бэлдэх ажлуудыг бас харъя. За энэ дэр би бэлдсэн пост байгаа билүү. За харъя. Зураг. За сая нэг юм дээр бэлдсэн зураг оруулж таа. Харагдах байдал нь. За тест. Дээрээс нэмэрхүү төрлийн нэг юунууд эможи янз бүрийн юм нэмэх боломжуудтай юм лээ. Тийм ээ шүү дээ. За бэлэг эндээс нь шүү. Ихэнх тохиолдолд бид нар болохоор яадаг getimage.com ашигладаг бол яг энэ аппликейшны хувьд бол пост бэлтгэхдээ өөрөө эможи нэмэх юм боломжууд оролцсон. Амар юм байна тийм тэгэхээр. За янз бүрийн лейблүүд нэмж болно. Лейбл гэдэг нь гэсэн үг гэхээр бид нар янз бүрийн олон төсөл төр хамтарч ажиллаж байна. Олон одоо байгууллагатай хамтарч ажилладаг. За яг тийм байгууллагуудын хувьд бид нар жишээлбэл лейблээ тэр байгууллага шүү. Ийм шүү тий. Эсвэл промошн эсвэл одоо контент эсвэл одоо юу гэдгийг тий уралдаан тэмцээн ч гэдэг юм уу. Энэ хүү байдлаар постуудаа лейбл хийж оруулж болно. Эсвэл яаралтай гэж оруулж болно. Яаралтай бол батлах ёстой хүн нь тэрнийг төрүүлж харж батлах ёстой байдаг юм тий. Энэ хүү байдлаар лейбл хийх гэсэн. Өөрөөр хэлбэл нэг юм яг их тий багийн ажил илүү зориулсан. Тийм байна. Контент төлөвлөлтийн ийм платформ аппликейшн байна. За бусад юмнуудын хувьд илүү бие дааж ажиллах юм боломжууд илүү их байдаг бол яг энэ Planable өөрөө багийн ажлыг илүү дэвтсэн. Тэгээ яг тийм илүү ялгах давуу тал нь тэр юм байлээ. Тэгж харсан. Тэгэхээр багаар томоохон байгууллагуудын хувьд эсвэл маш олон төсөл дээр нэг зэрэг ажилладаг багуудын хувьд бол энэ үнэхээр хэрэгтэй ийм аппликейшн байлээ. За хүн видео засчаан. За видео засчааныг аппликейшн талаар асуусан байна. За сая бид нар болохоор за хэдүүлээ юуг бас харуулъя те. За сая тэр видео засах энэ аппликейшнуудын хувьд жишээ бид нар ямар аппликейшн сайт танилцууллаа. Энэ дээр комментэр бичих үү? За бичиж. Нэрийг нь бичээд ингээд хайгаад оруулаарай гэдэг. Яг энэ аппликейшны хувьд гол давуу тал бид нар Filmora гэдэг аппликейшн танилцуулсан тийм. За гол давуу тал нь гар утас Android App Store аль алин дээр нь юунууд байна лээ. Гар утасны аппликейшн байгаа. Дээрс нь десктоп компьютер аппликейшн бас байгаа. Гар утасны аппликейшнууд нь үнэгүй маш өндөр боломжууд тийм.
За десктопын тийм крак хийх хэрэгтэй байгаа гэсэн үү тийм? Тийм байсан. Тэр бол тийм байсан шүү. Гар утасных нь бол тэгээд десктоп дээр ашиглаж байгаасаа илүү их боломжтой. Тийм. Илүү их юм билээ. Гар утасных нь илүү зүгээр. Яг та нарын хувьд юм байна тийм. Гар утаснаас илүү их гар утсан дээр илүү сайн ажилтдаг тийм бол гар утасны аппликейшн. Манай 10 настай хүүхдэл энэ дээр видео бэлдээд байна гэхээр бас тийм. Яг өөр үе гарч ирж байгаа. Маш их боломжуудтай байлээ. Тэгээд нөгөө надад хамгийн таалагдсан юм нөгөө нэг гиф оруулж болдгоос хамгийн таалагдсан. Одоо хөдөлгөөн зураг оруулж байгаа шүү дээ. Видео дээр тэгэн гот нэг тийм анимашн ус хичиж байгаа юм шиг гоё явагдчихсан. Тэгээд өнгийн солин, засан, янзлан, хурцсан, удаашруулна юм бүхэл тохироо байгаа. Тэгээд хамгийн гол ашиглахад маш хялбар. Видео хийх чинь аягүй хэцүү шүү дээ. Тийм. Видео нэг тийм заавал юм мэргэжлийн нэг тийм аппликейшн байх хэрэгтэй. Компьютер дээр өндөр хүчин шалгалтай тийм компьютер шаардлагатай болдог тийм биш болчиход байгаа одоо. Тийм. Гар утсаараа гоё бичлэг маш сайн чанартай бичлэг хийж болж байна. Дээрс нь гар утсан дээр шууд янзлаа. Видео янзлаад засаад гарчиг сабтайтл янз бүрийн эффектүүд оруулаад ингээд ашиглаж болж байна тийм. За. Ер нь өөр одоо байнгын ашигладаг сонирхолтой аппликейшн шинэ өвдөв ямар аппликейшн вэ? Би одоо заавал маркетинг юм биш. Маркетинг юм шүү. Ялангуяа гар утсан дээр контент бэлтгэх хэрэгтэй. Яг ингээд хэлсэн чи бид нар нөгөө нэг хоорондоо нэг team work-ийн нэг аппликейшн ашигладаг гэсэн. Юу вэ? Нэр нь орж ирдэг. Бид нар за тэр Трелло тийм. Тэр айгуу гоё гэсэн тийм. Гарсан дээр нотификейшн орж ирнэ. Яг ярьж байгаа сэдвэрээ тухайн хамтдаа хэлж байгаа хүмүүстэйгээ харилцах комментаторын биш чих файл апплод хийж атач хийх боломжтой ингээд янз бүрийн. Тэгээ дуусаагүй тэнд явж байгаа хугацаанд дуусах өгч байгаа гэдэг ингээд төслүүд хийгдэх ажлуудын хувьд бас юунууд оруулж одоо болно тий. Дуусах гэж байгаа хугацаанд улаагаад ирнэ. Тэгээд бол яах хэрэгтэй болно тий. За. Тэгээд нөгөө нэг пэйж менежер, ад менежерийг бол гаргасан байж байна тий. Энэ хамгийн чухал зүйлүүд нэг. Пэйж менежер, зайц менежер. За энэ бол заавал байх хэрэгтэй аппликейшнууд тий. За ингээд ер нь өнөөдрийнхөө лайвыг дуусгах тий. За тийм. За тэгэхээр яг бид нар одоо ингээд яг сонирхолтой аппликейшн бол угаасаа бас үе үеийн иймэрхүү байдлаар шинэ сонирхолтой хэрэгтэй аппликейшнууд гарч ирэх юм бол танилцуулж байна. За дараагийн 4 дахь өдөр бас 2 цагаас уулзъя тийм. Бас илүү сонирхолтой мэдээлүүд ярилцах багч бодож байна. За манай веб хуудасаар ороод бас яг энэ лайваар ярьсан зүйлүүдтэй холбоотой нийтлэлүүд, лайв видеог хавсаргаад оруулсан юм нийтлэлүүдийг бас сонирхож үзээрэй. За дээрэс нь өмнө хийсэн лайвууд энэ 7 дахь удаагийн лайв. За тэгэхээр ойролцоогоо нэг сар болж байна. 4 дахь өдөр 2 сар болж байгаа юм тий? 2 сар болж байна. 4 дахь өдөр болгоно хийгээд 7 хоног болгоно гэхээр тий 2 сар болох гэж байна. Дараа 7 хоногт 2 сар болох юм байна. Тэгэхээр 4 дахь өдөр болгоно яг нэг 14 цагаас яг сошиал медиа маркетингийн талаарх мэдээлэл хэрэгцээтэй гэсэн юм мэдээллүүдийг аль болох өгч байхаар лайв хийж байна. За тэгэхээр яг ямархуу одоо өөр юугаар сэдвэр бас ярилцах сонирхолтой байна тий. Сонсох лайв хийвэл зүгээр байна. Энэ талаар бас комментүүд үлдээгээрэй. За тэгээд ингээд өнөөдрийнхөө лайвыг дуусгая. Бүгдэнд баярлалаа. За баярлалаа.